асуумаар байна. Орон улсын манай маш товчхон хоёр товчхон асуулт асууя нэрдэшгчээс. Дэлхийд даяар одоо ингээд нөгөө нефтийн асуудал яригдж байгаа бүгдээрээ нефтийн хямралд орцсон байгаа ийм үед томилогдох гэж байна. 4 сарын 1-ээс эхлээд Оросын холбооны улс нефтийг экспортлохгүй гэдэг ийм шийдвэр гаргасан гэсэн мэдээлэл гарсан. Энээс болоод энэ зах зээл, уул уурхай бизнесмэнүүд бүгдээр яах юм бол гэдэг ингээ хараа сууцгаж байна. Төлөвлөж чадхаа байсан энэ зун одоо юу хийх юм бол гэдэг. Тэгээд энэ өмнө Дамдын нам гишүүн яваад сайд яваад асуудалгүй болсон Оростой удаан хугацаанд тохирсон энэ гэж ярьжсэн. Тэгэхээр өнөөдөр та энэ иргэдтэй хандаад асуудалгүй байгаа боломжтой цаашаа ингээд үргэлжлээд явна гэхээр тийм мэдээлэл байна уу? Эсвэл одоо бид нар гараад дахиад ингээд цаашаа ярилцаад явна гэж байна уу? Яг нэг шууд хэлчих зах зээл дохио өгчих тийм мэдээлэл байна уу байхгүй юу? Гэдгийг нэг хариулаад өгчөөч. За хоёрт нь сая ингээд нэлээд хоорондоо маргалдаантай байлаа. Энэ үедээ бол маш олон сая доллараар яригдсан ийм авсан өгсөн ийм ярианууд их яригдлаа. За одоо ингээд Монгол Ардын намынхан чинь буцаад нэгдээд явах гэж байх шиг байна. Нөгөө ярьж исэн юмнууд маань чив чимээгүй болоод ингээд цаашаа явах юм бол ерөн цаашдаа Монголын төрөд ямар үр нөлөө үзүүлэх вэ гэж бодож байгаа юм. Ийм хоёр асуулт асуух. Учрал гэж хариулъя. За энэ эрх чөлөөний 4 зам 4 чөлөөлт гэдэг байгаа бодлого бол нэг чөлөөлт нь бол авилгын эсрэг чөлөөлт л дөө. Авилга ашиг сонирхлын гэмт хэрэгт холбогдсон ёс зүй сахилга хариуцлагагүй улмаас одоо нэр хүнд нь болоод одоо гэмт хэрэгтэй холбогдсон ийм одоо асуудлууд үүсвэл нам дотроо сахилга хариуцлага тооцоод явах нь зөв. Тэрнээс биш улсын их хурал гэдэг бол өөрөө хууль баталдаг болохоос хулгайч төрүүлдэг гэж болохгүй гэд би хэлсэн. Энэ үгэндээ би эзэн болж байгаа. Хууль бол хүмүүртийг шүүлжлэнэ. Дүрм зарчим бол хүмүүртийг шүүлжлэнэ. Тэгэхээр цаашдаа ч гэсэн нам дээрэж тэр та бүхэн ч тэр энэ асуудлыг анхаарах хэрэгтэй. Дээрээс манай одоо нам гэх юм байхгүй. Ер нь энэ улс төрийн нам ивслүүд шатанд ч гэсэн одоо парламентын сонгуульд ч гэсэн нэр дэвшүүлэхтэй тэр нэгдүгээр асуудал ашиг сонирхлын асуудал. Энэ ёс зүй асуудлыг нэгт тавьж иж шүүн тунгааж иж парламентэд одоо тэр нэр дэвшүүлж явах. Нам дотооддоо одоо тэр ёс зүй сахилга хариуцлагын одоо асуудлыг нэгээр тавьж иж одоо явж явах нь зөв гэж үзэж байгаа. Энэ бол бүх намуудын одоо хариуцлагын асуудал тэгэхээр дотооддоо шинжилгээ хийгээд явах ёстой, намаа цэвэрлээд, зэгцлээд ингээд урагшлах ёстой гэж би ийм байр суурьтай бол байгаа. За тэр бензиний асуудал дээр бол бид нэр газрын сүнсний бүтээгдэхүүний үн өсөж байгаа. За үүнээс болоод одоо бүхэл үүнд хамаарж байгаа, нөлөөлж байгаа учраас бол таны яг хэлсний дагуу одоо бас асуултанд хариулахад одоо манай энэ шадар сайд ган үеигтэй 4-р сарын 1-ний өдрөөс тэр Оросын холбооны улс шадар сайдтай уулзсан юм байна. За ингээд албан ёсоор Оросын холбооны улсын бензиний экспорт бүрөө хориг тавих шийдвэрийг албан ёсоор зарласан хэдий ч манай улсад бол энэ хамаарахгүй шүү гэдгээ албан ёсоор мэдээлсэн. Тэгэхээр нийлүүлэлтийн талд бол гацаа саад үүсгэх нь баг. Тэгэхээр нийлүүлэлтэн дээр бол бид бүр анхаарна. Үнэн дээр бол баталж чадахгүй гэдгийг бол үннээ хэлэх ёстой. Тэгвэл одоо бусад улс оронтой адилхан тэр emergency mode буюу тэр онцгой горим руугаа шилжээд бид нар шуурхай арга хэмжээнүүдийг аваад яв. Ийм л баг.